Хай. Ари өдрөд миний анзаарч нэг дээл би одоо таажаас анзаарсан байж болох юм. Бид чулаацагийнхаа ихэнх хувьд сошиалд бичлэг үзэхэд зарцуулдаг. Магадгүй гэртээ, метронд, хоол идэж явахдаа, гарцан дээр гэрэл хүлээж явахдаа, аягаа угааж явахдаа гэ. Гэхдээ хаач би өөрийгөө нэг зүйлийг байнга хийгээд байгааг ойлгосон. Who are you talking to right now? Do you know how much you make a year? I mean, even if I told you what a business big enough that it could be listed on, who are you talking to right now? Магадгүй таачаас юм байж болох юм. Тэгэхээр би танд өөрийнхөө хийсэн бяцхан судалгаануудыг танилцуулъя. Энэ бол яагаад бид хадмалгүйгээр сонсдоггүй вэ? Миний судалгаанаар энэ том дөрвөн шалтгаантай. Хамгийн сүүлийнх нь тантай холбоотой учраас бичлэгээ дуслах зэрэг ер нь судлаад би ганцаархан юм байх таа гэж бодоод маш олон жижигхэн шалтгаанууд гарч ирсэн л дээ. Энэ бүгдийг нэгтгээд харах юм бол нэг л зүйлтэй маш том холбоотой. Нэг технологи. Анх бидэнтэй ингэж уулзсан. On your next trip, I'll be here. Father did. I'm not responsible for. Oh, no more killing. Одоо ийм болсон. Mom, I just woke up. Тэгэхээр микрофоноос эхлэе. Технологи гэж доогоор байсан хар цагааг микрофон маш том, мөн дүрсийн хүчтэй ганцхан микрофон ашигладаг байсан. Тиймээс уран бүтээлчид бусдаас үгээд хад сонсогдсон бол миктэй айртаж хэд хэдэн тодорхой өнцгөрөө чиглэхэд төвлөрдөг. Хэрвээ тэгэхгүй бол иймэрхүү юм сонсогддог. Гэхдээ технологийн үеийн гол point бол микрофонууд илүү жижигхэн, ухаалаг, wireless болсон учраас илүү цаадгүй хэлбэрж хийхэд тусдаг. Одоо бид харилцан ярианы хэсгийг авахдаа ихэвчлэн хоёр том микрофон, тэгээд жүжигчид дор хаяж нэгээс хоёр микийг биедээ харагдахгүйгээр нуусан байдаг. Ингэснээр эдгээр микрофонуудын тусламжтайгаар жүжигчид илүү flexible, илүү natural-аар гаргаж өгнө. Гэхдээ заримдаа хитрхи natural жүжиглэлт нь тийм цензур жишээ. Жишээ нь Том Харди. Your ass would still be floating around in Missouri right now if it wasn't for me. Ah, bollocks, mate. The pair of you two belong to each other. And as I died, you remember. Ийм нөхцөлд эдиторуудын нуруунд дээр энэ Your яриаг ass is still be floating around in чин Missouri right төрхөд now. болох хачаарна. Гэхдээ хичнээн диалогуудыг ард урд нь шихэд болохгүй байх нөхцөлд жүжигчдийг дахин студиуд авчирч тэр хэсгийг шинээр өвчдөг. There's enough money in the world for the. I have to do it one more time. All good money. There's enough money in the world. Энэ үйл явцыг ADR буюу Automatic Dialogue Replacement гэдэг. ADR-ыг хийх нь маш их мөнгө зарцуулдаг. Мэдээж жүжигчин, эдитер, инженерүүдэд илүү цагийн мөнгө төлнө гэсэн. Тиймээс аль болох ийм тохиолдол гарахгүй байхыг хичээдэг. Хичнээн Dialogue Replacement хийгээд бидний сонсгол үлдэхгүй тийм сценүүд байдаг да. Нэг тийм ойлголт байдаг байна. Кино ч үнэхээр cinematic байгаасаа гэж хүсэх юм бол эхнээс нь дуустал хөгжим эсвэл ямар нэг юмар дүүрэн байх ёстой гэж. Жишээ нь Кристофер Нолан. Түүний бүтээсэн зарим кинонуудын диалогууд бусад кино бүтээгчдээс багахан шүүмжлэл авдагч тэр би тухайн бичид авсан дүрсийг ашиглах дуртай. Дараа нь жүжигчин дахин дуу оруулахаас илүүтэйгээр. Энэ бол миний урлагийн сонголт. Харин санал нийлэхгүй бол тэр нь тэдний эрх гэж хэлжээ. 3. Тархины дасгал зохицол. Бидний тарих өөрийн их хэлээр маш өндөр түвшинд дасгалтай. Багаасаа өдөр бүр тэр хэлний авиа эмнэлгийг сонсдог болохоор хүчилж бодохгүйгээр шууд ойлгож байна. Харин гадаад хэл дээр бол эсрэгээрээ. Жишээ нь нэг өгүүлбэрийг сонсох үед бидний тарих тухайн авиа, дуудлага, үгийн засвар зайг тайлж уншихад илүү их хүч гаргадаг. Энэ хүч заримдаа хүрэлцдэггүй учраас бид нар зарим үгийг алгасаж бүрэн утгыг ойлгож чаддаг. Тиймээс илүү хэлбэрчлэхийн тулд сабтайтлыг асаадаг гэсэн. 4. Бидний хэлний мэдлэг. Мэдээж хамгийн том хүчин зүйл бол бидний хэлний мэдлэг. Хэдий олон жил хэл сурлаач сургуучдаар гардаг бүхэн киноноор гардаггүй шүү дээ. Харин сленг, аялгау, товчлон хэллэг гээд бүр соёлын онцлог үгс маш их байдаг. Жишээ нь Америк кинон Ганна, Ванна, Лэмми гэх мэт хураасан хэллэгүүд илбэг. Миний санаж байгаагаар англи хэл дээр энэ талаар ганцхан удаа л хэлжсэн баг. Тэгээд цаашаагээ зүгээр дүрмээрээ загаал явуулсан санагдаж байна. Англи дүрмийн ном дээр эдгээр өгнүүд нь байдгүй ч гэсэн амьдрал дээр маш ихээр хэрэгэлдэг. Literally. Ya Allah. Үүний гадаад бид нар хангалтгүйгээр ойлгох үнэхээр хэцүү. Мөн хэлнийх нь аялгау болгоо өөр. Британчуудын хурдан залгсан яриа. Эсвэл Америкийн нэгдсэн улсын өмнөд нутгийн аялга гэх мэт нь бидэнд бүр ч илүү бэрхшээлийг учруулдаг.
Тэгэхээр хэлний мэдлэгийн цар үрээ, соёлын мэдлэг хангалтгүй бол хадмалгүйгээр ойлгоно гэдэг маш хэцүү. Тэгэхээр үүнийг шийдэх арга гэвэл 1. Илүү сайн, үнэтэй, дуу бүр нь ялгарч сонсогддог спикер худалдаж авах. 2. Тархиа унтраагаад үг бүрийг нэг бүрчлэн сонсох. Эсвэл зүгээр л сабтайтлаа асаагаад үзэх.